Powered by Airplane. Айлын хөгжий. Back, I'm a token day. Надад миний хүсэн бүхэн байна. Ажлын нам гүхнэн нам нам долон байсан чадаа цогон байна. Hidden back, I'm a token day. Эйё, за юу цаан залуусан ингээ basketball Kardashian season 2 episode 11 гэхэд бэлэн боллоо. Powered by Airplane. Айлын хөгжөөрөө тавьдаг байгаа. За өнгөрсөн 7 хоногт бол мэдэн штэ AD яхтайсан start bench cut орсон бах. Үзүүг нь бол бас үзээрэй. Тэгээд бас ямар нэг gossip ч юм уу trade made юм солилцоо шууман бол оруулж чадсангүй. За тэгсэн чинь энэ 7 хоног бүр амар шүү тэр юм бол тэр солилцоо 8 тэр gossip бол. За тэгээд өнөөдөр хоббиг багаар нь англиад яг юу болсон бэ? Солилцоо 8 юу болсон? Дотор нь ямар хөө асуудал drama хийсэн яг баг болгон дээр нь detail яг гэж бодож байна. За миний хамгийн ихний ярих баг Эрдэнэт Miners. За өмнө Эрдэнэт Miners баг дээр бол хамгийн ихэнд ярилцах зүйл болохоор за та бүхэн анзаарсан уугүй юу? Нэг 2-3 тоглолт бол баяр цог тасалжуулагч бол огт тасалжуулаагүй. Анзаарсан хүмүүсд бас байсан байх. За яагаад энэний цаана яагаад ямар асуудлаас болоод түр хугацаанд ингээд те ажлыг хийгвэ гэвэл ихэд бол багийнхаа эзэнтэй муудалцсан юм байна лээ. Хамгийн гол асуудал нь болохоор баяр цог тасалжуулагч болохоор энэ жил өмнө Эрдэнэт Miners багт ахлах тасалжуулагчаар ажиллахтаа болохоор Omni гэж те спонсорыг бол оруулж ирсэн байхгүй. Тэгээд Omni болохоор ойролцоогоор 2.2 тэрбум бол төгрөг бол Miners багт бол хөрөнгө оруулсан гэж явж байгаа юм шиг байна ли. Миний сонсноор 2 тэрбум шүү дээ. Энд чинь тэгэхээр уусаа нэр солих хүртэл хэмжээний спонсор гэдэг чинь хамгийн том өндөр дүнгээр орсон спонсор л гэсэн үг. Тэгэхээр тэр спонсортай хамт орчихсон. Тэгээд ихэдээ бол боллоо гарлаа. Би спонсор аваад гарлаа гэдэг ухааны яг тэр хоёрын хооронд тиймэрхүү нэг биф ч юм уу те нэг юм болсон юм шиг байгаа маргаан. Тэгээ ямар та жицээс одоо мөнгө хүчтэй те халцчихгүй баяр цогцолж болохоор багийнхаа зэнтэй ойлголцоо тэгээ буцаад одоо ростертой иргэн одоо ирээд цэцүүлэгч ажлыг хийхэд бол бэлэн болсон байна лээ шүү. За тэгээ дараагийн ярилцах болохоор асуугаад хэлээ нэг Малайзийн шиг багийн тоглогчтой 27 номертой. Тэр болохоор ерөөсө багаас асагдаагүй байгаа шүү. Бас Miners-ийн зарим нэг юм бас фэнүүд тэгж бодоод шиг билээ. Тэр болохоор ерөөсө багаас асагдаагүй 19 судлахаар цаатгаж байна 20 мих юм билээ. Тэгээ 20 мих гэ төр хугацаагаар явцсан байгаа юм билээ. Тэгээд 20 ажид буцаад бол эргээд Эрдэнэт Miners багтай бол нэгдэх юм байна лээ шүү. Харин Chad Winning-ийн хувьд бол ер нь жоохон явах тийшээ хандаад байна уу да гэж би бол харсан. Chad Winning он өөр бас нэгэн солилцоо 8 ч юм уу те өөр нэг ямар нэгэн өөр импорт легоноор тоглогч бол Miners-ын хайж байгаа гэж би бас сонсон шүү. Тэгээ удахгүй бол бид нар те бас өөр нэгэн big man-ыг бол харж магадгүй Miners-аас. За тэд бол багасаа сая солилцооны цонх хагтаас өмнө бол те хэд хэдэн тоглогч багасаа хаслаа мөн хэд хэдэн тоглогчийг бол багтаа эсүүллээ. За энэ хамгийн ихний тоглогч бол Ирмүн Заяа. За хөлгүүдийн Ирмүн Заяаг бол би бол ингэж бол боддог. Потенциалыг харуулж чадаагүй байгаа хамгийн шилдэг PG SG-нүүдийн нэг гэж би бол хардаг. Яг full potential, яг жинхэнэ потенциалаараа тоглол ямар вэ гэдгийг бол одоохондоо хинч түүнээс хараагүй гэж би бол бодсон. Ягаад гэвэл тэрээр хүлгүүд байх ихний жилдээ болохоор те за гарааны холбогчор Сегия 2 холбогчоор нь Барса те 3 дахь холбогч байсан бол энэ үйл мөн адил бас гараанд холбогчоор Барса за тэгээд Ватаруу тэгээд араас нь гардаг байсан бол одоо Miners болохоор энэ Волко Ирмүн Заяа хоёр л байна. Ихэд яг PG яг тоглолт найруулгын хувьд болохоор ямар ч энэ залуугийн хувьд болохоор одоо энэ үйл дуустал Miners багаас бол тоглолтод амжилт төсөө тэгээд миний хувьд бас тоглолтын хэм маягт бол маш зуртай байдаг. Талбай дээр дан чарцсангуу цөөхөн минут өнгөрүүлдэг учраас бол түүний хувьд бас тоглолтуудаа гаргадаггүй байж магадгүй гэж бодож байна. За тэгээ ямар ч тач Эрдэнэт Miners багт Ирмүн Заяа нэгцэн. Эдэнтэй хамтран ажилладаг Superlight брэнд нь Монголын хамгийн зөөлөн шар ариг бөгөөд дөнгөж саяхан Superlight брэнд маань болохоор өөрсдийнхөө задгай шар аригийг лаунч хийсэн байна. Та бүхэн амтлаад үзээрэй. Бидэнтэй хамтран ажилладаг Superlight. За мөн бол дараагийн солилцоо 8 бол тэ Дархан United багаас бол Барс бол бас Miners багт бол нэгцэн. Тэгээ ямар ч тач маш сайн Royal тоглогч тэгээд плей-оффт бас хэрэг нь бол гарах байх гэж би бол бодож байна. Харин драфтаар сонгогдсон бэлэг ундрах гэдэг тамирчныг бол багаас бол ассан байгаа. За мөн дээрээс нь за Miners бол ямар ч ингэж бол дуусч байгаа. За хожиглоо ярьсан standings-ийг бол хэдүүлээ цаашд хойшд нь бол ярий. Ямар ч trade болон хооронд одоо дотор нь үс асуудал ч юм уу тийм нэг иймэрхүү бол юм байгаа юм шиг байна лээ. Тэгээд хамгийн сүүлийн болохоор энэ баясаа болох нэг юм Instagram дээр стори хийсэн байсан байхгүй. 2017 он гэж амар данктэй. Би зүгээр энэ сториг үнэхээр үзчихээд амар тогтдог байсан юм байна л гэж бодсон. За тэгээд бид нарийн ярилцах баг болохоор Бишрэл Метал. За Бишрэл Метал баг бол Канад мэргэжилтэн Small-ыг бол бага ажлаас нь чөлөөлөөд ган хөлөг засчуулагч эргээд одоо алх засчуулагчийн үрийг бол гүйцэтгэд бол бэлэн болоод бол ажлыг явж байгаа. Тэгээд Small-ийн хувьд болохоор харьцангуй өөрийгөө хариулж чадсангүй бас Метал баг жоохон богино хугацаанд шийдвэр гаргуудаа гэж би бол харсан. Ямар ч Small Defense Social 4 тоглолтод 3 хожигдчихлоо 4 хожигдтал. Ямар ч баг хожил аваагүй байсан учраас бол бас халагдсан байх системийн тохироогүй байх Канад мэргэжилтэн тэгээд Small засчуулагч бол уг нь ерөөдөө нэлээд урт хугацаанд ажлыг харж ийсэн юм шиг байлээ миний бодоор. Яг гэвэл тэрээр те импорт авчирсан легоноор тоглолцсон болохоор Бен Стивенс гэдэг Канадын лиг тоглож исэн Small засчуулагчтай холбоотой юм тамирчин бол болж таарсан. Тэгээд мэдээж
мэдээж угаасаа зөвлөсөн байх те ямар хуу тоглож авчих вэ гэдэгт нь ерөөдөө надад иймэрхүү Канадад иймэрхүү тоглогчд байгаа гэдэг. За Steam-ийн хувьд бол харьцангуй дэжгүй шүү. Монголын лигт эдэж байгаа за тэр контакттай байдал талбай дээр хүүр нөлөө яг л стандарт тоглолт ямар ч илүү дутуу юм хийхгүй систем маш сайн зогсох гэдэг ч юм уу те. Надад бол түүний тоглолтын хэм маяг бол маш их бол таалагдсан. Тэгээд дахиад өөр солилцооны мих ямарч абуугаас бол хамаагүй дээр шүү. Харин за Metal гэснээс та бүхэн одоо санаж байгаа бах та Devon Scott гэх те. Өнгөрсөн жил бол байж байгаа одоо бас нэг ёс зүйн үйлдэлийг гаргаад бол манай Монголын лигээс бол бандуусан байгаа. Тэгээд за яг хоо Scott-ыг би бол Instagram-аар дагдیں۔ Тэгээд ямар хуу одоо те story хаана яаж тоглож байна гэсэн чинь сая харсан чинь NBB буюу National Basketball Brazil гэдэг Бразилийн лигт бол цаачин бол тоглоод явж байгаа юм байлээ. Тэгээд яг зүгээр сонноос те Metal тогложсэн Devon Scott болохоор Бразилийн лигт бол тоглож байгаа юм байна дээ шүү. За мөн дээрээс нь Metal дээр бол мэдээж те Вьетнам их багийн төв нь бол явсан байгаа. Metal багт яалтчгүй Монголын лигийн контакт тэр юунд бол үнэхээр уусаагүй. Надад бас жоохон тоглолтын хэм маяг нь үнэхээр тохирохгүй санагдсан. Metal багтааш тэр Монголын лигт ч тэр тэгээд ямар ч тэр бол нутаг буцсан. Гэхдээ сүүлд хийсэн тэр Instagram постыг харахад бол за энэ постууд үнэхээр гоё шүү. Энэ маргадын дунд туруу гаргацсан байгаа пост. Тэгээд ямар ч багийнхан маш халуун дотноор бол гаргаж өгсөн юм байлээ. Үүнээс бас нэг юм харахад Visual Metal багийн chemistry буюу багийн өөр амьсгал нэлээд дайжгүй сайн байна уу да гэж би бол анзаарсан. За харин Metal багч энэ Bradford-ыг явуулах гэдэг нэг юм. Мэдээж Bradford-ыг болохоор clutch. За оноо болтол яг төдийлөн 20-с дээш ч юм уу тийм тогтмол үзүүлж чадахгүй байгаа. Яг effective яг clutch юм да Bradford бол тэгээд Bradford-ыг явуулах гэдэг нэг гэж харсан. Яг гэвэл энэ комментнээс шүү. Энэ болохоор яг Монголын сүмэн сонирхчдын групп гэдэг одоо бараг 190 мянга ч юм уу хамгийн том одоо мэдээлэл байдаг энэ групп байдаг шүү дээ. Админ нууган баяр уугаа гэдэг ахад шүү дээ. Энэ болохоор basic сансрыг юм болохоор бичиж байгаа. Metal Bradford-ыг явуулаад Jockey-г аваасаа шидэж үнэхээр хэрэгтэй юм байна да гэсэн чинь доор нь болохоор админтэй ууган баяр. Одоо ууган баяр гэдэг юм бол ерөөдөө бараг л watch тэ Монголын гэсэн юм яг watch гоо бүх мэдээллийг хамгийн хурдан бас альчгүй түгээдэг хүмүүсийн нэг. Тэгээ доор нь болохоор аимшигтэй мэрж байгаа гэдэг коммент үлээсэн. Тэгэхээр магадгүй бид Visual Metal-аас тий Bradford-ыг харахаа болоод бас нэлийн эвгүй импорт тоглож бол харахыг бол үгүйсэхгүй юм байна шүү. Тэгээд юу болох нь харчлаа да. За бидний дараагийн ярилцах баг бол ховд шонхроо. За Falcons-ийн хувьд бол бас томчиг бас тийм завгүй юм трейд юу байлаа. Бас жоо хил амтай ч юу байлаа. За хамгийн ихний Falcons холбогдож байгаа зүйл болохоор одоо манайхын BK-ийн өөрхөн Facebook дээр болох нэг юм пост бичнээс л ихэлсэн л дээ. Яг энэ пост нь болохоор тий мэдээж нэг лавгчинд болон дугуур эрдэнэ өөрсдийнхөө хүслээр багаасаа ингээд одоо чөлөөлөгдлөө өөрсдөө ингээд боллоо гэдэг постны доороос л ирэхэд коммент бол ихэлсэн л да. Шинэ арчилжуулагч тулгацчлууч болохоор ихэд шууд инхээ EA гэдэг хүнийг меншинж байгаад ингээд өөртөө цалин илүү амлсан хөгжлийн лиг рүү явж байгаа. Хинч хэнийг яв гэсэн энэ тэр гэсэн юм байхгүй гэдэг. Яг тэр хүнийг коммент болохоор ихэд одоо ирсэн оцсон байгууллага ингээд самардаг тараадаг гэсэн нэмэрхүү коммент байсан л тэгсэн чинь тэгээд дээцэг ариун болгох юм болохоор ярих болгондоо хамгийн муу бүрэлдэхүүнтэй багтаар ирлээ хамгийн сул бүрэлдэхүүнтэй манайх энэ төр гэж яриад бахаар тамирч чинь ямар сэтгэл зүгээр тоглох вэ гэсэн чинь тулгацч болохоор үлдсэн хүмүүсийн сэтгэл зүг л харжтэй явсан залуус амьдралаа бодоод явсан юм үннээл хэлсэн юм шттэ сайн багуудын санал өөр хоёр баг байсан юм удахгүй тэгээд цаг хугацаа харуул мэд хүмүүс сайн хүчтэй мундаг багууд руу явдаг бол миний хувьд үрдэн боломж шинэ залуучуудыг сонгосон л гэсэн юм да гэд. За нэг юм болоод бол өнгөрсөн. Одоо болохоор Cloud-ийн болохоор умардын бугнуудын M-лигийн хөгжлийн багт бол тоглож байгаа бол дугуур эрдэнэ болохоор ундраг найз гээд бас M-лигийн хөгжлийн багт бол тоглохоор болсон юм байна лээ. За мөн дээрээс нь Falcons байсан Cloud-ийн залбаатай нэг юм постыг би бол олж харсан л та. Энэ нь болохоор өөцөг мөнх баяр гэдэг хүн болохоор бичсэн байгаа байхгүй юм. Томис хүү гэдэг нэг хүн болохоор лавгцэндийг меншндж жагаад хөвсгөл нэг үс сагсан мөнгөний багт ороод ирэх юм уу гэд одоо нэг бас хөвсгөл гэж чинь бас нэг эмлийн баг байгаа шүү дээ. Тэгсэн чинь энийг болохоор зүгээр л анх хийсэн багтаа хүрээд ирвэл нэр хүндтэй байх болов бро гэд 5-6 агаар нэмдэг тавьчихсан. Тэгсэн чинь доор нь лавгцэнд болохоор нэр хүнд гэж юу юм бол бро багаас гарахад яг ямар цан гаргаж яасан бilé өөрт чинь юу гэж хэлснийг мэдэхгүй ч би бол мартаагүй л байгаа. Тэгэхээр нэр хүнд гэдэг нь яг юунда байна гэдэг л байна да гэд нэг юм бас комментиг үлдээсэн байна. За ховдын хувьд болохоор бас нэгэн шинэ импортыг бол авчирлаа. Бас нэгэн big man. Энэ болохоор Norval Pelle гэдэг. За энэ би Sacramento Kings, Philadelphia, Brooklyn, Utah, New York гэдэг тоглож ирсэн. За та бүхэн бол мэдэх нь бол бас мэдэх байхтай. Тэгээд 1993 он төрсэн 32 настай 2 м 8 см өндөртэй 105 кг ийм бас хүчрхэг нэгэн импорт бол ирсэн байлээ. Тэгээд одоохондоо бас цөөхөн тоглолтод оролцсон байгаа учраас би бол бас яг стат эдгээр нь харж байгаа дараах юм бас юмнууд бол ярих гэж бол бодож байна. За мөн ховдтой холбоотой хамгийн сүүлийн мэдээлэл бол за саяны трейд үеэр нэгэн амар галзуу трейдийг бол хийх шахсан байна шүү цааш нь. Энэ болохоор SGFs багтай тохиролцоод King Гана болон Чингүнийг ховд чонхруу багт эсвэлэх талаар тим дийл
цагуурчийг эргэцсэн байна. За хэрвээ энэ дийл амжилттай болсон бол магадгүй лигийн хүчний тэмцэржүүлэлт хов чонхруудын плей-оффд орох магадлал ч юм уу маш олон талаар амар эерэг тим солилцоо болох байсан байх. Гэхдээ ямар ч энэ солилцоо харамсалтай нь бол болоогүй. Тэгээд мэдээж одоо Эйпс бол тэр хоёрыг өгчөөд ховдоос ямар тоглож авах нь бол тодорхой ойлгомжтой нь бол өсөх хоёр угаасаа драфтын номер 2 дахь сонголт өсөх хоёр болон бас нэг нь тоглогч ч юм уу бэлэн мөнгө ч юм уу тиймэрхүү дийл бол яригдсан байх гэдэг бол надад бол таамаг байна. Харин та бүхэн бол ямар таамагтай дор комментсэд санаа бодлоо үлдээгээрэй. Улаанбаатар хотын энэ нэг төвжирлийн үед таны өмнөөс таны цагийг хэмнээ зогсохгүй. Мөн дээрээс нь таны өмнөөс таны ажлыг амжуулах боломжийг олгож буй фрешбэк нь хоол, хүнс, мах, бөөнди зэрэг бүтээгдэхүүнийг маш өргөн сонголттойгоор захиалан авах боломжийг бүрдүүлдэг. Өргөн хэрэглээний хэрэгцээд бараа бүтээгдэхүүнүүдэд захиалаад өөрт болон хайртай дотны хүмүүстэй цагаа зориулаарай. Freshback is for you. За бидний дараагийн ярилцах баг бол Завхан Brothers. За энэ багчаар 8 плей-офф эвгүй үзгээд байна уу юу тэгээд ямар ч сая бас нэгэн BCH Knights-тай бол бас томоогоо солилцоог хийсэн. Энэ бол Юма Шибаши болон Дүлгэн өмөрөн хоёрын солилцоо. Ерөнхийдөө миний сонсноор бол ингэсэн юм байлээ л дээ. BCH Knights баг өөрсдөө Завхан Brothers санал тавьсан юм байлээ. Манайх ингээд Дүлгэн өмөрөнгө явуулах гэж байгаа. Ингээд Юма Шибашигаар солих уу гэдэг саналыг бол тавьсан юм байлээ. За Юма Шибашигийн хувьд болохоор маш сайн шийдэгч. Тэгээд миний сонсоор бол сарын $4,000 цалинтай импорт. Тэгээд гол нь хамгаалт жоохон тааруу байсан л да. Миний ажигсаар бол ямар ч жинх байсгал уусаал та бүхэн мэдээч Дүлгэн мөрөнгө чинь 2-3 жилийн өмнө инх байсгалнуу Дүлгэн мөрнүүл гэж ярьдаг байсан ш. Тэгээд за тэгээд Дүлгэн мөрөн болж ирээ шууд өөрийнхөө эффектийг үзүүлсэн дебют тоглолтонд 22 оноо 10 самбар. Тэгээд яаж та бүхэн харсан багтаа тэр тоглолтын дараа өгсөн ярилцлагын тэр сэтгэл хөдлөл тэр эмоцод ердөөсөө ийм л хэлж байгаа байхгүй. Үнэхээр их тоглохыг хүссэн, талбай дээр л байхыг хүссэн те ингээд загсан мөнгө амар их сансан, цангасан тэгээд талбай дээр маш их минут өнгөрөхийг хүссэн тэгээд гэдэг л юм эмошн байгаа. Тэгэхээр үнэхээр BCH бол яалтчгүй түнд байх орон за бас сүүлийн жилүүд бас багаар багассан болоо даа л гэж би бол бодсон. За мөн дээрээс нь Завхан Brothers баг бол за Evilty-г авсан. Та бүхэн бол Evilty-г мэдэх байх. Хамгийн анхны жилийн драфтын 2 лөө 3 дахь сонголтоо Дархан United багтаа сонгогдоо. За тэгээд Япон улс руу бол сурахаар бол явж исэн бол Завхан Brothers баг түүнийг бол игнэндээ нэгтгэж амжсан байна. За тэгээд биений сонсоор бол тун дажгүй үнээр дийл хийсэн гэсэн шүү. Улирал дуустал маш боломжийн цалингаар түүнийг бол багт хийсэн билээ. За түүний хувьд болохоор одоо метр 84 бил 85 см өндөртэй combo guard байл on-off чадвартай хамгаалдаг. Надад бол IQ өндөртэй санагдсан. Тэгээд ямар ч тач одоо Завхан Brothers багт ямар хуу хэмжээний тоглох нь бүгд харж. За мөн дээрээс нь дахин нэгэн тоглогчийн эргэн ирэлт Завхан Brothers багт бол болсон. Энэ бол Цэнгүүн Баяр. За Цэнгүүн Баярыг бол та бүхэн бүгд мэдэх бах. Монголын засгийн мөнгө сонирхчдаг бүхэн болгон л мэдэх бах. Тэгээд одоо гол нь хэр байна гэдэг л байна. Мэдээж саяхан бол тэ засчулчийн 3-3 засчулчийн карьерийг хөөгд бас хэсэг хугацаа өнгөрүүлээ. Бэртэл гэмтэл бол бас түүнийг бол жоон карьерийг жоохон унаглаа ч юм уу. За одоо харин эргээд форумд ороо яг тамирчны үүднээс хэр эффектийн импакт байх нь гэдэг нь надад бол маш сонирхолтой санагдаад байгаа. За тэгээ ямар ч тач түүний ямар хуу тоглоно гэж бодож байна. Та бүхэн бас доор санаа бодлоо үлдээгээрэй. За тэгээд саяхан солилцоо босын дараа бол BCH Knights болон Завхан Brothers багууд бол хоорондоо бол тоглолоо. За энэ тоглолт юугаар ач холбогдтойг бол мэдээж Ишибаши өмнөх багийнхаа эсрэг, инх хамгаалан өмнөх багийнхаа эсрэг, за Дүлгэн мөрөн бас өмнөх багийнхаа эсрэг гэдэг ч юм уу. Тухайн тоглолтод Маккензи мөр тоглоогүй. За тэгээд тухайн тоглолт BCH Knights баг бол хоцсон. Тэгэхээр яг хөө нийгэм ажилтсан нь болохоор бүгд нэг юм өмнөдөө мөрөөсөө бөмбөг хүлээгээд тим систем суудсан юм шиг хэвчээ нэг хүнээс хамааралтай баг усан юм шиг надад бол ажиллагдсан. Тухайн тоглолтод бол Дүлгэн мөрөн болохоор 33 минутын талбай дээр өнгөрөлт 11 он авсан бол Юма Шибаши ердөө 11 минутанд 14 оног авсан юм. За тэгээд тухайн тоглолтод BCH Knights баг бол ялтаар байгуулж standings-ийг стил итгэл төгс нэгээр тэргүүлж байна да одоо. Энэ багийг үлдрэлт ер нь standings-ийг нэгээр барах баг байна уу да. За мөн Завхан Brothers багийн эзэн Санцүрэн бол сүүлгээд бол тэ бас нэг пост болон сторинд бол хийсэн байна л. За тухам ямар хуу стори хийсэн бэ гэвэл за ихэд бол нэг юм шууд за би бол энийг хин гэдгийг за та бүхэн ч ушингууд шууд мэдэн дээ нэг стори. Энэ стори л ингэж байгаа. Тэр яг хуу хайртай сториг маань улс төрийн карьер болгож ашиглаж байхыг бол мань хараа төвчж чадахгүй байна шүү. Тамирчид чиний өмч биш, эд материал биш, хүнтэй хүн шиг харьцаарай дүрдээ орсон томчуудын гар хөл минь. Эхлээд хөндлөдөг байлаа одоо бол наад байгаа байдал ч үнэхээр дуугүй байх боломж олохгүй байна шүү гэдэг ингэ бөөлжж байгаа юм уу жишээ. Энэ бол угаасаа л ойлгомжтой. Хэнийг хэлж байгаа та бүхэн надаар хэлүүлдэг мэдж байгаа бах. Тэгээд ямар нэгэн хариу бол энэ дээр бол байсангүй одоо өлөн хоёр бацааны хариуч байна. Тиймэрхүү хэмжээний хариу бол
үзүүлсэнгүй за тэгээд ямар ч иймэрхүү сарвал хийсэн байлаа. Мөнөөс нэг пост хийсэн байсан. Энэ бол бас нэлээд сонирхолтой пост. Энэ болохоор нэг юм бас аахгүй. Одоо нэг дийлдэхгүй нөхөр ирж яваа. Тэгээд ер нь манайх нэлээд эвгүй шүү. Багийн ур амьсгал асархай байгаа. Эвгүй шүү, эвгүй гэд. За тэгээд манайхаа ихэд миний сонсноор бол Захын Brothers багт алдарт AKA Эрдэнэ чулуун Stone Diamond Stone-ууд ирж ирэхээр бол болж байгаа юм шүү. Ээлээ шүү. Тэгээд бүх тэр иммиграшны асуудал яасан те хилийн хориг моргоо ямар тач эцсийн эц тэгээд нэг юм болгоод тэгээд Захын Brothers багтаа бол нэгдэж байгаа юм байна лээ. Удахгүй бас ирэх байх удахгүй багасан ч бас official зарлах байх тэгээд. За тэгээд мэдээж Stone бол яг би тэр хувь тоглогчийн статер те хуур чадвартай бол юу ч ярихгүй. За тэгтээ Stone 20 секунд бөмбөг залдаг. Mackenzie мөр 20 секунд бөмбөг залдаг. За тэгээд үлдсэний бол би та нарт тол үлдээ. Ямар тач Stone Захын Brothers ирж байгаа. За бидний дараагийн ярилцах баг бол Mongolia багтай холбогдож байна. За Mongolia багийн хувьд болохоор саяхан тавхан анзаарсан бүрэн скор Mongolians гэж цоо шинээр бас багаа өөрчилсөн байлээ. Бүрэн скор гэж санхүүгийн байгууллага болохоор ихэд спонсорлоод нэлээ бас өндөр дүнгээр спонсорлсон бас хосогдсон. Тэгээд угаасаа тэ багийнхаа нэрийг одоо нэрэнд оруулах хэмжээний өөрчлөлт гэдэг бол хамгийн өндөр дүнгээр осны спонсорлт байдаг гэж би бол өмнө бас хэлсэн тэ. Тэгэхээр бүрэн скор Mongolians бол болж байгаа юм байлээ. За тэгээд яг хуу мэдээж спонсор орж ирлээ санхүүгийн асуудлыг шийдлээ. Окей болж байна. Standings 8 авчих. Нэг хожил 11 хожигдaltaй. Хэрвээ үнэхээр одоо үлрэл тусад 27 тоглолт тоглоно. Тэгэхээр нэг 10-аас 15 тоглолт. Энэний тоглолтын ядаж 50% тойжихгүй бол плей-офф орохгүй бол 10-т орвол энэ жилийн шууд тасцдаг учраас Mongolia багт бол нэлээд том аюул байна гэж би бол харж байгаа. За тэгээ Mongolia баг ямар тач одоо хэцүү нөхцөл байдал орсон гэдгийг мэдсэн үгүй юу? Бас хэд хэдэн солилцсон юмд бол хийгээд бол амжлаа. Тэрээр хөлгүүд багаас бол Ватаруг бол Mongolia баг бол авсан. Энэ бол маш зөв солилцоо гэж би бол харсан. Яг бол playmaking тал дээр Mongolias жоохон дутуу байсан бол одоо энэ байрлал Ватаруг гэдэг тоглогчоор хангалттай нөхөж чадна гэж би бол харж байгаа. Тэгээд мөн дээрсэн сэлмэг буюу Цэцүлаг металлаас энэ улирал дуустал зээлэр тоглох тийм гэдгийг бол авсан байлээ. Яг сэлмэг бол мэдээж тэ учиргүй 20-30 оноо аваад байдгүй салбай дээр тэр хойдох самраас бөмбөг аваад хар ажил ч юм уу цаасан дээр буудгүй үзүүлэлтийг бол цаач юм бол нэлээд сайн үзүүлэлээ. Тийм болохоор хаст плей сайттай л та цэцүүлээ. Тэгээд одоо ямар ч Монголд бол хэрийг бол гарна гэж бодож нэлээд олон минуттай ч тоглох байх цаач байна. За бидний дараагийн хэлбэл хөлгүүд баг байна. За хөлгүүд багийн хувьд болохоор Ирмэн зоёг явуулаад оронд нь Пүрвд орж гээд Монголиас байж байгаа сүүл фри эйжент болоод одоо хөлгүүд нэгж байгаа юм залуу холбогчийн бол Иесус. Ихэд бол Мөсийн нэг ахлагчийг бол нөгөө ахлагчаа сольж байгаатай адилхан л да. Яг бол Ирмэн зоёг болохоор Мөс сольж байгаа тоглож байхдаа ахлагч байсан. Мөн дээрс нь Пүрвд орж болохоор бас ахлагч байсан. Хоёулаа л нэг юм тоглолтаараа бойлуулахаа арай өөр. Гэхдээ ижлэгийн статустай иймэрхүү тоглогчд бол нэг нэгээрээ солилцоод хөлбөр багт бол орж байгаа. Тэгээ хөлбөр багт орсон нь угаасаа Пүрвд орж цааш засмын карьерт нь ч юм уу нэлээд том өөрчлөлт юм. Ахиад бол аптайд бол ирэх гэж би бол харж байгаа. Мөн дээрээс нь моторыг орно болохоор Монголиас тоглосон бэлгүүнгээ залуу бол хөлгүүд бол нэгдсэн юм билээ. Тэгээ хөлгүүд бол стил залуу мөртлөө эвгүүл бүрэлдэхүүн л байна да. За энэ бодносын хувьд бол ерөнхийдөө солилцооны ямар ганц нэг тоглогчоо явуулсан. За тэгээ эцсийн мөчтөл ростертаа галдан бол авч үлдсэн. Тэгээ одоо ямар нэгэн одоо ингээд одоо энэ бүрэлдэхүүнээр яг плей-офф буюу консенсийг гэртэл энэ бүрэлдэхүүнээр л тоглоно гэсэн үг. Галдангийн хувьд болохоор бас 2 баг болоод 3 багаас эм лигийн багаас ирсэн. Тэгээд дээд лигийн багаас саналууд ирсэн байсан боловч эцсийн мөч ямартайч Predator coach бол галдан сонгосон юм байлаа. Predator coach болох нэлээд хилам дагуулад байгаа шүү дээ. Ихэд коучинг тал дээр багийн ротейшныг зохицуулах ч юм уу тэр хөлбөр тактик дээр нэлээд асуудал жоохон шүүмжлэл агуулад байгаа. За тэгээд ямар ч чинь коучтой холбоотойгоор болохоор Майк бол нэг иймэрхүү тайлбартай постыг бичсэн байсан л да. Инхий бод Монголын Майк бол. Энэ болохоор юм Амбокхийн бичсэн пост юм байна. Амбок болохоор одоо Монгол коуч тавихаар монголчууд ягаа мэддэг юм. Тэгээд ихэд цааш дээд лигийг яг ямар багуудыг хэн засуулах яах ёстой юм бэ гэдэг талаар нэг маш урт пост байсан. За энийг болохоор инхий болохоор шеэрлээд ингэж байгаа. Америк коуч авчмаар байна. Одоо Евролигийн бүх шилдэг залуу тоглогчид D1-т л тоглодог болсон. Дахиж Евролигээс Лукашыг тоглож гарч ирэхгүй D1-ээс л гарч ирнэ. Ягаад гэвэл NIL ихсэн учраас Евролигт авдаг цалингаас илүү ихийг өгдөг болсон. Монголд авчирдаг тоглогч нь D1-т л өөрсдөө бүтээдэг. Overseas өөрсдөө баталдаг тэгвэл бүтээж байгаа юм системийг аваад ихэд болох байх гэж боддог. Одоо хүртэл motion play харагдахгүй бас scout хийж байгаа харагдахгүй гэд. За яг үнэ scout бол бүр ер нь бол тагш зэ манайхан чи яг нэг тэг энэ жил нэг баг дээр нэг импорт ирлээ. Яг дараа жил нь бүгд тэн дээр нэг үн хаялцж авдаг нэг юм яваад байгаа л. Ямар ч юм скаутинг хинж скаутинг хийхгүй хинж шинэ ур чадвар тэр зах зээлийг нээхгүй байна. Тэгэхээр ямар ч Монголын засгийн мөнгөний дараагийн өчтөл бол юм скаутингийн зах зээл бол нэлээд хүчтэй бол орж ирэх байх. За тэгээ бидний дараагийн ярилцах сэдэв болохоор за Apes багийн тухай бол ярилцсан. За Apes баг ямар ч за Apes баг дээр солилцооны яхаас өмнө болохоор за энийг бол яалчгүй ярихгүй үнэхээр болохгүй л байна л да. Та бүхэн харсандаа Apes болон бодноос за хэдэн нэмэлт цаг сунгаад ямар амар тоглолт болов. За тэгээд тухайн тоглолтын дараа бол тухайн тоглолтын үеэр бол дек бол шууд нэг талбайгаас гараа авчихсан шүү дээ.
тэгсэн чинь бол цэцлэг бодонц багаас бол аль биесний мэдээлэл хийсэн. За тухайн мэдээлэл болохоор юу гэсэн бэ гэвэл үүдэн хойшууд нь хугарсан, за уруул хавцсан ч юм уу. Яг үлцгийн тохой бол яг үнэхээр тэр санамсгүй үйлдэл байсан шүү. Та бүхэн үнэхээр харсан бол тэр ялчгүй санамсгүй үйлдэл байсан. Тэгээд Декийн хавьд болохоор тийм бол байсан. За тэгээд үлцээр шуудлахын иймэрхүү албан ёсны ууршилт хүссэн иймэрхүү постыг хийсэн л дээ. Үлцээр болохоор за дэлгэрний мах болон сэлэн бодноос багаас албан ёсоор ууршилт гүйж байна. Өнгөрсөн тоглолт үүсэн контакт нь анхруу чиглэсэн санаатай үйлдэл байгаагүй гэдгийг хэлмээр байна. Би өөрийн тэр үйлдэлээсээ болж танд болон танаа багт хүндрэлж очсондоо үнэхээр харамсаж байна. Дек хасаа чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Хурдан эдгээд талбай дээр ирээрэй гэдэг Дек сэлэн бодон сегмент хийсэн юм постны доор за одоо за буйдаах бол дахиад нэг комментиг бичсэн. Метал багийн эзэм буюу үлзий ах бол нэлээд бас хатгсан маягийн коммент үлдээсэн байсан л да. Энэ болохоор яг энэ нүүлдлээрээ бүр инх төр гээд тамирчин бүр Facebook-ын меншндж жагаад яг энэ нүүлдлээрээ инх төрийг 4 шүдийг цөм зохиж байсан да гэд энэ коммент бичсэн байсан. За тэрийг бол мэдээж HGS багийн эзэм бол юу гэж зүгээр өнгөрүүлэх шууд скриншот хийгээд бол story тухайд бол хийсэн байл. Энэ нь болохоор сагсчин биш гудамны тоглолтод амар хамгаалдаг гэд итгэжсэн Монголоос өөр хаанч тоглож чадахгүй тохирчин өөрөө л хамаа намаагүй гүйжчод эргэх үйлдэл дээр нь шүтэн таарсан шүү ахгүй гэ анхаарлын тэмдэгтээ нэг юм постыг үлдээсэн. Тэгээд стил ер нь энэ хоёрын хооронд нэг юм жоох үйл ойлголцол бий бол яваад байна даа л гэж би бол хараад байгаа. Тэгээд мэдээж тэр бол санаатай үйлдэл бол байгаа. За харин энэ дээр бол дек хол бас үнэхээр бас respect комментиг үлдээсэн байлээ л дээ. Санамсргүй болсон зүйл санаа зовлтгүй дээ гэд яг л тий яг дек хас гарах үйлдэл нь бол угаасаа ямар нэгэн санамсргүй зүйл болоогүй гэж үзсэн байна. Тэгээд тийм нэг нэн дээр бол нэг сэмчрээс хүлээж аваагүй. Тэгээд окей энэ бол байдал зүйл шүү дээ гэдэг байдлаас л хүлээж авсан шиг л надад бол санагцсан. За мөн EPS-ийн тухайд тэгвэл сахин бол TDB банк буюу худалдаа хөгжлийн банктай бол хамтралын цоо шинхэн бол гэрээг бол байгуулсан. За тэгээд миний сонсноор бол манайхаа ийм байлээ шүү. Худалдаа хөгжлийн банк болон HGS баг нь энэ үйлдэл 1 тэрбум төгрөгийн спонсоршипинг ивентийн ийм дүнгээр бол хамтран ажиллаж байгаа гэсэн сонссон. Тэгэхээр 1 тэрбум шүү дээ. TDB зөвхөн одоо шунхлагаас гадна дахиад 1 тэрбум гэдэг чинь ихэд HGS баг бол энэ үйлдэл магадгүй дараа үйлдэл бол санхүүгийн ямар ч тийм асуудалгүй, рискгүй, дарамтгүйгээр бол хамгаалалтай тамирчтай цалин өсөнөөр ротейшн гой бүрдүүлэх бол боломж болсон гэж би бол харж байна. Тэгээд хаан банк, хас банк ч юм одоо ингээд TDB ч юм ингээд томоохон банкнууд бол сагс руу бол орж иж байгаа нь бол маш сайн мэдээлэлтэй ялцчихв. За бас дараагийн ярилцж бол мэдээж Томас Робинсон бол гимцэн маш харамсалтай 6-аас 8 хоногийн хугацаанд бол талбайд бол гарах боломжгүй болсон. За тэгээд магадгүй энэ мэдээг сонсоод дараа Leibs банк бол шууд одоо Big Man-ыг бол хайсан баглаа. Тэгээд 21 настай Таиландын шамагийн тамирчин одоо Таиланд Шак чочлог Эммануэл Ижесү гэдэг тоглогчийг бол игнэндээ исүүсэн байлаа. 2 м 4 см өндөр байсан уу 21 настай нэг ерөнхийдөө Таиландын дөөх юм байдэ те яг л Таиландын дөөх юм байлээ уусаа бие үт сайтай ивүү за тэгээ Монголд одоо ирээд гэр тоглоно бүгдээрээ харъя тэгээд мөн дээрсэн дөөх болохоор 12 сарын одоо 1-ээс эхлээд бол тоглолтуудаа орцуулаад явна гэдэг тийм бол мэдээлэл бол байх шиг байна лээ. За харин Эбс бол баг бол Питер Жокиг бол явуулахаар болсон. Одоо сүүлийн 3 тоглолтын сайн нэгт нь орчлоо. Одоо 2 тоглолтод оролцоод бол Питер Жок бол нутаг боцохоор болсон. Яалтчгүй leadership isolation тоглолт нэг тоглолт урд чадвар үнэхээр хангалттай байсан учраас бол явуулж гэж би бол харсан. Мөн дэсэн шийдвэр гаргалт ч юм уу те. Энэ жил 10 жилийн ойн дохиож буй Монлайв спорт хувцас үйлдвэрлэл нь алан байгууллага болон одоо сонирхчийн төвшний одоо бүх спорт хувцсыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг байгаа. За тэгээ Монлайв болохоор байршил нь болохоор King Tower хотхны 135 дугаар байранд байрладаг. Би болохоор одоо Instagram утсыг үлдээчих. Хэрвээ та бүхэнтэй анги хамт бол эсвэл одоо спорт ямар нэгэн тэ хувцс хэрэгэл хэрэгтэй бол Монлайвд бол хандаараа гэж зөвлөж байна. За тэгээ бидэнд хамтран ажилладаг Монлайв хувцс үйлдвэрлэл. За тэгээд өөр бас нэг Монголын хүмүүс сонирхчдын групп дээр болох нэг ийм комент байсан л та. Ихэд HGS баг тэр ирэх боломжтой хамгийн топ 3 тоглогч гээд нэгдсэн. Тэр бол бас үний юм шиг үлээ шүү. Ялцчгүй сүүл Эбс багийн эзний тэр ресторан дээр болохоор ялч тэр нэрсэн 3 тоглогчийн нэгнийх нэг хайлайтыг үзсэн. Ингээд сакс үзэхөө сакс бол баг ингээд бүтэн цаг ажил болчлоо гэдэг яг ингээд хайлайтыг үзсэн нэг юм стори бол байсан. За энэ ямар тоглож вэ гэхээр би бол яг хоёрын яг дитейл яг сайн судсан. Хамгийн ихний тоглогч нь болохоор Ray McCallum гэдэг тоглогч юм байлээ л да. 1991 он төрсэн одоо 34 настай. Тэгээд метр 91 см өндөр. Ихэд PG болон SG Barrel дээр тоглолтыг. За тэгээд email болохоор Sacramento Memphis Spurs, NBA G-лигүүдийн багууд бол тоглож юм тамирчин юм байна л. Их магадaltaй тоглогчийн номер 1 шүү. Тэгээд за яг тэр олон улсын лиг нь бол амар юм лээ. Тайван, Израиль, Турк, Герман, Польш, Франц гэдэг үнэхээр олон лиг тоглож ирсэн юм тамирчин юм лээ. За нэгдүгээр бол ийм тамирчин бол ирж магадгүй.
За хоёр дахь тамирчин болохоор William Douglas гэдэг одоо 1998 он төрсэн одоо 27 настай 1.9 cm өнөртэй загстай Stephen Bartlett болох жинхэнэ скорер үлээдээ. Оноох тал дээр бол ямар ч салгүй харагдсан. Тэгээд 2023 он драфт нэрээ өгсөн жил цаачин бол драфт чадаагүй. Тэгээ Унгар, Хятад, Порто Рико гэд гихсрэл лигүүд тоглосон ийм тамирчин бол Abe's Pact-од ирж магадгүй санагдсан. За тухайн гурван тоглогчоос бол надад хамгийн ирэх магадaltaй нь болохоор энэ William Douglas гэдэг тамирчин санагдсан шүү дээ. Яг бол тэ Stephen Bartlett дээр тоглодог оноох чадвартай, isolation чадвартай. Яг бол уусаа playmaking дээр одоо эрдэн үлзий кинганач юм ингээд хангалттай тоочор байгаа учраас ирэхдээ илүү scorer талдаа авах байх гэж би бол бодож байна. За тэгээд Эмлийн л жоохон ярилцъя л да. Мартаж болор тулга авах бол эргээд сагсан мөнгөтэй бол эргэж ирээд талбайд гаргаж байгаа юм байлээ. Тэгээд энэ бол мэдээж маш баярлууштай хэрэг ундраг Knights Pact бол гэрээ хийж байгаа юм байлээ. Тэгээд Эмлиг би яг төдийлөн үзэж чаддаг. Үнэхээр би өмнөө л хэлээ яалтчгүй Эмлиг бол үздэггүй. Тэгээд харахад бол тэр Western Warriors гэх баг бол уусаа хамгийн контендер баг гэж ярьдаг юм шүү дээ. Авар гаваад дараа жил дээдлийг рүү орох хамгийн өндөр potential баг гэж бол яриад байгаа юм байлээ. Тухайн Miners байсан Мухатар болохоор Western Warriors бол орсон. За мөнөөс нь итүүн Ирвсүүд гэдэг Эмлигийн багаас болохоор Christopher Blake та бүхний сайн мэдэх Метал болон Abe's багаас тоглож ирсэн Christopher Blake болохоор ихэнх тоглолтод орцоо 51 он авсан байна шүү дээ. Highlight хийсэн баг юу лээ хамгийн өндөр хоног авсан мэдээ түүхүнлэг тэгээд Blake бол ялчгүй уусаа маш уур чадвартай. Мөнөөс нь итүүн Ирвсүүд багт бол Иржан гэдэг та бүхэн мэдэх багт ихэд өсвөртөө маш сайн тоглож ирсэн. Тэгээд драфтад нэлээд дээгүүр сонгогдоод нэлээд олон магууд тоглоно гэж яригдчих байсан боловч тэгээд яг ямар юу тохиолсон би сайн мэдэхгүй. Тэгээд тэр нь бас хэсэг хугацаанд талбайд гарахгүй байж байгаа итүүн Ирвсүүд багаас багийнхаа Эмлигээс бол буцаа тоглолтод оролцож бол ихсэн мэлээ. Тэгээд Эмлиг бол бас сонирхолтой болдгийм мэн лээ. Би бас дараа дараагийн дугаараар Эмлигийн талаас жоохон мэдээлэлүүд хүргэж бол бодсон. Тэгээд бидний дамтрын ажиллаг Cool Kicks UB-ийн болыг хэлэх гэж байна. За өнөөдөр хэлэхээр ийм гурван пүүсийн талаар ярилцсан. За бид хамгийн ихний ярилцах пүүс болохоор за энэ Jamorant 3-ын талаар ярилцсанаа. За Miller бол угаасаа sneaker хэд хүн бэлээ. Яалтчгүй түүний тэр худалдан авалт хийж байгаа пүүзнүүд тэр sneaker соёлыг ямархуу ойлгож байгаа байдал нь бол ялч үнэхээр sneaker хэд хүн бэлээ. Тэгээд Miller болохоор Jaguar-ыг бол нэг тоглолтоор өмнөж тоглосон байсан л. За Jaguar-ыг болохоор 2025 оны 6 сард анх одоо релиз хийгдэж зах зээлд нэвтэрсэн бөгөөд анх нэвтрэгт болохоор $130 үнэлгээтэйгээр бол нэвтэрж ийсэн юм байна лээ. Тэгээд Jaguar-ыг болохоор одоо цааш маш олон өмнөд гарах юм байл шүү. За бид дараагийн ялцах пүүс болохоор Nike GT Cat 3. За GT Cat 3-ыг бол маш олон хүмүүс мэдэх бас манай дээдлийн маш олон тамирчид бол өмсдөг. За GT Cat-ыг болохоор хамгийн 2024 оны 1 сард бол Summit White гэдэг өнгөө гарснаар худалдаанд бол $190 үнэлгээтэйгээр худалдаанд бол гарч ирсэн юм пүүс бол байгаа юм бэлээ. За бид хамгийн сүүлийн ярилцах пүүс болохоор Kobe 8 Pro ийм пүүс. Өнөөдөр болохоор бидэнд байгаа нь болохоор Kobe 8 Black and White University Gold гэдэг юм өнгө нь бол байгаа. Дээдлэг дээр бол ихэд бол Эрдэнэ 70 болон их төр бол тамирчид бол нэлээд өмссөн бол байгаа харагддаг. За Kobe 8 Pro Black and University Gold өнгө нь болохоор хамгийн 2024 оны 9 сард худалдаанд бол гарч ирсэн юм байна. Тэгээ гарахтаа болохоор $180 үнэлгээтэйгээр бол зах зээлд бол гарч ирсэн юм пүүс байгаа. За энэ л оноор хэдүүлээ BK болон Cool Kicks нь хамтраад нэг юм бэлийг бол өгч байгаа. За тэгэхээр энэ ямар бэлэг вэ гэхээр Cool Kicks UB-гээс ямар ч төрлийн Kobe-гийн пүүз авсан тохиолдолд одоо манай цоошин гаргасан BK-ийн юм шортны мэрчс үнэгүй авах юм бэлгийг бол зөвхөн 7 хоногийн хугацаанд энэ бол манай урамшуул маань бол өрүүлсэн. Тэгэхээр та бүхэн бол Cool Kicks-ээр Kobe аваад манай цоошин шортны мэрч бол үн төлбөргүй авах боломжтой юм байгаа шүү. За тэгээд Cool Kicks юм бол ингээд өндөрлөж байна. За тэгээд ямар ч Basketball Kardashian Season 2-ын episode 11 өндөрлөж байна. Powered by Airplane Ailey хөгжиж мөн бидэнд хамтран ажилладаг хамгийн зөвлөн шараарыг Superlight Монлай спорт ховц зөвлөрлөл тэгээд хөргөлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ болох Freshback бид хүнд хамтран ажилладаг байгаа. За тэгээд дараагийн дугаар уулзцаа. Түр баяртай. Хитэн бай кама цүгэндээ надад миний хүсэн бүхэн байна. Ажлаа намайг гүхнээ нүмэн намайг долон байсан ч одоо харин цөөхөн бай. Хитэн бай кама цүгэндээ Powered by Airplane. Айли хөгжиж